За сайн байцгаана. Орой минь төргий. За тэгэхээр өнөөдөр нэг одоо 2016 оны хамгийн сүүлийн бас нэг лайв хийх гээд сууж байна. За тэгэхээр өнөөдрийн сэдв бол одоо энэ сүүлийн үед одоо энэ баяр ёслол ихссэн. За монголчууд бидний дунд бол эрх сухтруулах хандааны хэрэглээ арай өндөр байгаатай холбоотой шаардлагын механизм болон шар тайлах одоо жор хүрэхээр бэлтлээ. За тэгэхээр маш олон судалгаа одоо тав баримтууд өгдөг монголчууд бол нэг хүнд ногдох этилийн спиртийн хэрэглээ одоо маш их өндөртэй гэж ярьдаг тийм ээ. За тэгэхээр одоо энэ шинэ жилийн арга хэмжээ их байгаа энэ үед бол угаасаа бидний одоо этилийн спирт буюу бидний арх за пив, виноч гэх юм алкогольны төрлийн хэрэглээ бол нэлээд их ихсэж байгаа. Тэгээд энэтэй холбоотой бас бие махбод ер нь яаж задрал явагддгийг гэхээр за бидний энэ хэрэглэж байгаа алкогол бол химийн нэршил этанол гэж одоо химийн нэршил байгаа. За этанол маань өөрөө задрахаараа дараагийн шат нь бол ацет альдегид гэж одоо нэршил ийм хэлбэрч шилждэг. За энэ дахиж ацет альдегид гидрогеназа гэдэг ферментийн нөлөөгөөр ацетат гэж ийм нэгдэл үүсэж. За энэ ингээд цаашаага ингээ хоргуужаад явахаараа одоо бие махбод бол энэ архийг бол хоргуужуулж яадаг ийм учиртай байдаг. За гэвч одоо монголчуудын дундаа Азууд бол түрүүний хэлжсэн этанол задраад ацет альдегид үүсээд тэр нь ацетат үүсдэг энэ механизмын оролцдог энэ ферментийн нийлэгшил бол одоо генийхэн төвшөнд бол Азуудын дундаа монголчууд бол нийлэгшил бол маш багатай байдаг. За Европ гэдэг юм уу хойд одоо Оросуудтай харьцуулах юм бол энэ фермент бол маш бага байх нь байна. За тийм болохоор бид нар энэ этилийн спирт одоо энэ этанолыг бол бүрэн бие махбод илэг маань одоо хоргуужуулж чаддгүй байх нэ. Чаддгүй байх нь тийм болохоор монголчуудын дунд бол за алкогольны төрлийн арх сухтруулах хундаа хэрэглэсний дараа бол энэ шаардах гэдэг энэ механизм ихэр байдаг. Тэр нь юу гэхээр тэр ацет альдегид гэдэг нэгдлээс ацетат үүсэх үе шатанд оролцдог фермент бага байдаг болохоор цуснд одоо энэ ацет альдегид гэдэг зүйл маань сайн задрахгүй ингээд удаан хугацаанд байна гэсэн үг. За энэ удаан хугацаанд байгаад ирэхээр л нөгөө шаардлагын олон механизмууд тийм ээ дотор муухай оргих, толгой оргих за тэгээ сэтгэл санааны олон одоо ийм сөрөг үр дагаврууд бол энэ нэгдэлтэй холбоотой энэ шаардлагын механизм бол үүсч яадаг байна. За тэгэхээр мэдээж шаардлага одоо энэ арх сухтруулах хандааны төрлийн хэрэгжилж байгаа үед бол бидний бие махбод бол илүү хүчилтийн орчин үүсч яадаг. За нөгөөтөрөө саяны ацет одоо альдегид гэдэг нэгдэл маань цуснд ингээд яваад ийн гэсэн үг л дээ. За тэрнээс холбоотойгоор бие махбод бол одоо усгүйч процесс үүссэн байдаг. За тийм болохоор бид нар яг энэ шаардлагын үед ямар одоо арга хэмжээг авах хэрэгтэй вэ гэхээр за мэдээж алкогольны төрлийн уусан тохиолдолд та унтахаас өмнө бол маш их хэмжээний шингэн юм сайн ууж унтах хэрэгтэй, ус уух хэрэгтэй. Тэр бол эхний одоо энэ шат байх нь байна. За хоёрт нь бол түрүүний хэлсэн одоо шаардлагыг үүсгдэг энэ химийн нэгдэл маань толгоо өвдөх энэ бие махбодд одоо зовирууд их хэсэгт болохоор та унтахаас өмнө аспирин уух эсвэл бол толгойч хэрвээ одоо өглөө босч ирээд өвдөж байгаа тохиолдолд бас давхар аспирин уух. Энэ одоо зүйлүүд байна. За дээрэс нь болохоор нимбэгний одоо шүүсийг усанд хойлоод дээрэс нь болохоор сахартай хольж одоо уух. Өдөрт 4-5 одоо ойр уух. Яагаад гэвэл алкогольны төрлийн зүйл бол өөрөө цуснд сахарын хэмжээг бол маш их буулгаж өгч яадаг. Ийм учиртай. Тэгэхээр энэ нимбэгтэй ус дээрэс нь сахартай хольж сайн уух ийм зүйлүүд бол байгаа. За дээрэс нь гадуур худалдаанд байдгаас бол яг байгалийн артишок бол бас шар тайлах бас нэлээд өндөр идэвхтэй ийм зүйл байдаг. За тэгээд дээрээс түрүүний хэлжсэн нэг хүчилтийн орчин үүсч яадаг болохоор бикарбонат нөгөө хийжүүлсэн за бидний кока, оргил аршин гэх юм нөгөө хийжүүлсэн аршинуудыг бол зайшгүй уух хэрэгтэй. За тэгээд энэ одоо хэлсэн зүйлүүдийг бол хэрэглэхэд бол таны шар бол тайлагдана. За шар тайлагдахаас гадна бид нэр хамгийн гол нь бол илэгний эсэл ерөөсө хамгаалж арчилж явах хэрэгтэй. Тэгэхээр илэгний эсэн цаал гэж гадуур яригадад идэх нь юу гэхээр илэгний эсийн одоо мембран бүтцийг үүсгэж яадаг фосфолипидийг л одоо бид нар сайн
дэмжиж өгөх юм үүрэгтэй байдаг. Тийм болохоор витамин B-ийн төрлийн зүйлүүдийг хэрэглэж явах хэрэгтэй. Витамин E хэрэглэж явах хэрэгтэй. За мөн А болон С витаминууд бол ер нь бол одоо энийг дэмжиж өгөх хамгийн гол зүйлүүд байдаг. Тийм болохоор бол за нэгт бол тодорхой хэмжээний ойрын хугацаанд бол түрүүний хэлсэн шар талхын аргуудыг хэрэглээд урт болон дунд хугацаанд ер нь илгнээсээ хамгаалахын эссэн цаалуудыг хэрэглэж байгаарай гэж зөвлөмөр байна. За асуултуудаа хариулнаа. Чухал асуудал гэсэн байна. За ус амлалтын талаар ер нь дараа ус хүмсний талаар бас тухтай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Ер нь витамин дутагдсантай холбоотой байгаа. Харин ер нь бол сэдвийнхээ хүрээнд асуултуудаа асууж явал зүгээр байна. Тэр утгаараа ч гэсэн одоо энийг би бас хадгалаад постлж тэгээд таад манаас сурснараа шеэрлчээрэй. Тийм ээ, витамин E ер нь фосфолипид одоо гол үүрэг үүсдэг. Витамин E эднэр бол илгэний эссэн цаал гэж хэлэгдэж болно. Хүмүүсийн ингээд жишээлбэл ганц витамин ууснараа нэг сүртэй таргалчаад байдаг юм байхгүй. Ерөөсөө та нарын хоолны илчлэг ихсэнтэй ч холбоотой. Тэгээд тэр илчлэг энэ витамин E хоёрыг бол нэг тийм сүртэй яг одоо таргалуулах нөлөө байхгүй. За бүрэг дурж болж нэмд бол яг саяны одоо аргачлалаар бол нөхөртөө шар тайлах эмчилгээ хийгээрэй. За тэгээд шинэ оноо одоо сайхан баярлж өгтөөрэй. Өнөөдрийн сэдв ингээ үүгээр өндөрлөе. За бас үдсээгүй нэгэнтээ хүрэх үүднээс шеэрлчээрэй гэж хүсэх байна. За баяртай.